Манай Монгол охтуудын маань царай Аз, бид нь болохоор Европ байдаг. Тийм учраас одоо гадаадд очсон ч мөр одоо өндрөөрөө эсвэл одоо биеэрээ бол хааж гологддгоо. Тийм учраас хүн болгон одоо хүрх хамжил гэдэг юм өөрөө хүсгэл юм бол хаанч хязгаарч хүрч чаддаг шүү. Сайн мэцгэнэ намайг Болормаа гэдэг. За би бол одоо хуваарь бизнес эрхлэгч. Мөн одоо анхны гараа маань бол загвар өмсгчөөс багасаа одоо эхэлсэн. Тэгээд одоо хажуугаар нь бизнес хийж байгаа ч гэсэн карьераа бас хаяхгүйгээр өдөө хүртэл явсан. Тэг өнөөдөр маань одоо Сүбэдэцэг юм намайг урьж оролцуулж аваад маш их баяртай байна. Ер нь бол анх загвар өмсөх одоо өмснөөс хавуулаад одоо маш олон амжилтуудыг гаргасан. Тэгээд хүмүүсийн анх бол яг загвар өмсөгч гэдгээр нь хүмүүс их таньдаг байсан. За тэгээд хуваарь бизнес эрхлээд одоо хоолны салбар, махан бүтээгдэхүүн, за тэгээд одоо нэвтрүүлэг, хоолны контент гэдэг ингээд маш олон зүйл рүү орсон. За тэгээд хүмүүс маань одоо ихэвчлэн юун дээр намайг таньдаг болсон бэ гэхээр одоо хоолны нэвтрүүлэг болон хоолны бичлэгээр илүү их таньдаг болсон. За тэгээд хүмүүс яагаад гинт одоо зарим нэгэн урдан загвар өмсөж байгааг мэддгүй байсан хүмүүс маань бол хоолны нэвтрүүлгээс загвар руу өсрээд орчлоо энэ хүн гэж хараад байдаг. Яг бусад одоо хууч модельуд маань эсвэл одоо урдан өмсчихсэн хүмүүс бол загвараас яг хоол руу өсөрж орсон юм бэ гэсэн. Одоо хүмүүс одоогийн одоо таньдаг хүмүүс л яг хоолоос загвар руу өсөж орсон юм бэ гэж асууад байдаг. Тэгэхээр энэ маань анхнаасаа би одоо загвар өмсгчээс гараагаа хэлжсэн. Хамгийн анхны карьер бол загвар өмсгч. Дараад нь бол за дуулж бүжиглэх гэдэг асуудал бол зөвхөн хобби. Тэгээд манай аавын тал маань өөрсдөө дуулж бүжиглэх одоо тэгээд хөгжмийн сонирхолтой, дээрээс нь сонсгол сайтай хүмүүсүүд учраас хар багасаа нөгөө төгөлдөр гитар дээр өссөн. Тэгэхээр илүү их нөгөө сонсгол арай гайгүй болов. Тэгэхээр нөгөө хүмүүс дуулах, хуурдах тал руугаа арай нэг жоо илүү өгцөн баг гэж бодоод байдэ. Тэгээд одоо ер нь бол яг бүх хоббинуудад зэрэгцүүлээд хөгжүүлээд явъя гэхээр бас боломжгүй зүйл гэж алга. Тэгэхээр нэг бүр одоо яг төгс гэхээсээ илүү нэг алинд нь ч бол нэг төгс биш тэгсэн мөртлөөсөө одоо нэг бүгдийг чаддаг. Тэгээд чадахтаа бас нэг тийм бас бүр муу биш. Тэгэхээр ер нь бол олон хоббитай байна гэд нэгийг хангидуулж бол болохгүй юм билээ. Тэгэл зэрэгцүүлээл жоох яваад хахад л хүн тэгэл сайжраал яваад байдаг. Ер нь хуваар сайжрна гэдэг шиг. Нэг модель мэс хоёрыг ингэж хүмүүс яг манай монголчууд тэр тусмаа бүр яг нэг гэж ойлгоод байдаг. Нэг шалтгааныг би нэг хэлээдэг. Модель хүмүүс нь мессийн тэмцээндээ орчдөг. Месс нь модель руу орчдөг. Одоо нэг юм Монголд тиймэрхүү үзэгдлүүд маш их гардаг. Яг болохгүй гэсэн зүйл бол биш. Яг би болохоор өөрөө олон жил гадаадаа загвар өмссөн учраас модель мэс хоёрын ялгааг бүр асар сайн мэдчихэв. За месс гэдэг маань ямар хүн бэ гэхээр одоо дэлхийн одоо үзэсгэлэнгоо одоо бүх сайхан зүйлийг одоо инх тайван бүгдийг нь одоо ингэ өөрийнхөө үзэсгэлэнгоогоор одоо илэрхийлэх гэдэг тийм төсөөллийг бий болгохын тулд одоо месс гэдэг зүйлийг гаргаж ирсэн шүү дээ. Тэгэхээр месс гэдэг зүйл маань өөрийгөө маш сайн боловсралтай үзэсгэлэнгоо тэ бүх юмараа ингэж өөрийгөө харуулах хэрэгтэй байдаг. Модель гэдэг маань бол нэг төрлийн мэрэгжил. Энэ маань болохоор хувцсыг хамлуулах хэрэгтэй, хувцсыг гаргах хэрэгтэй, хувцсыг зарах хэрэгтэй. Энэ хувцс өмсгөр ямар харагдах вэ гэдэг симпл жишээ болгож харуулж байгаа нэг зүйл. Тэгэхээр ер нь бол модель гэдэг маань ерөөсөө өөрөө үндсэндээ хувцас харуулна, хоёрт нь энэ маань ажил. Энэ хоёрын ялгаа өндөр байгаа. Тэгэхээр модель хүн өндөр болохоор месс рүү орчдөг, месс болохоор өндөр болохоор модель хийждэг гэдэг. За тэгээд энэ олон улсын тэмцээнүүдэд бас ингэж явж байхад нэг анзаарагдаад байдаг юм. Месс доддог охтууд маань ингээд модель дээр гараад тэгэхээр моделийн алхааг биш мессийн алхааг харуулах гад өөрийгөө харуулах гад ингээд хүмүүст одоо нэг загвар зохион бүтээгч нартай гологдох ч юм тийм хүмүүд бол гадаад зөндөө ажиглагддаг. Тэгэхээр ер нь аль болох модель бол модель. Энэ бол ажил карьер, хувцас харуулах хэрэгтэй, энийг амлуулах хэрэгтэй. Месс бол өөрийгөө харуулах хэрэгтэй, чи өөрийгөө гоёх хэрэгтэй. Энэ хоёрын ялгааг манай монголчууд жохон ойлгочвол бас их зүгээр. Гэтэ болохгүй гэж хэлээгүй. Монгол охтууд бол бүгдээрээ хөөрхөн тийм учраас месс болж болно. Бас модельч болно. Хамгийн гол нь мессийн тэмцээнд орж байгаа бол өөрийгөө сайн илэрхийлээд өг. Модельд орж байгаа бол тэрийгээ хомсрлаад моделийн ажлаар хувцас сайн харуулад өг гэдэг хоёр ялгааг л олчих юм бол тэгэл алийг нь чихгүй байж одоо хийж болохоор болчихж байгаа байхгүй юу ер нь бол тийм. Моделийг бол яг хөө тэгээд анханасаа өндөр яг ингээ харамтай байх юм бол хүн өөхд өөрөө хүсчлээвэл аль модель агентлагт явж болно. Тэр бол нэгдүгээрт бол багшийн бас карьерт нөлөөлөх
одоо хүүхдээ илүүдэлгүй юмд оруулах те бас урамшуулах, урам өгөх энэ зорилгод нь багшийн бас зүтгэл хэрэгтэй байдаг. Хоёрт нь хүүхд өөрөө маш сайн байх хэрэгтэй. Хүүхд өөрөө хүсдэг байх хэрэгтэй. Тэгээд тэрэндээ ороод одоо жишээ нь би бол баг бахта тайзан дарахаар ингээд огшдог байлаа шүү дээ. Тэр мэдрэмжийг авч иж байна гэх юм бол хүүхд өөрөө ингээд маш сайн хичээл зүтгэлтэй байх юм бол цаашлаад сайн мэдэл болох зам нь нэгддэг ер нь бол тийм. Анхны гадаадд өмсөн карьер маань болохоор Сингапурын International Care Agency гэдэг олон улсын мэдээлэлд гэрээт мэдээлэлээр анх орж ирсэн. За тэнд болохоор ер нь бол гадаадд модельуудтай хэрхэн ажиллах уу гэдгийг бас сурсан. Тэгээд ер нь бол манай тэрнээс үүдээд гадаадд загвар өмсөд үтсэнгүүд Монголд ирээд үзэх энэ хоёрын хооронд ингээд цалин ялгаа гараад ирж байгаа. Би л тэрийг ярьчих. Тэгэхээр гадаадд яадаг вэ гэхээр тэнцээд жишээлбэл нэг юм ингээд шалгуултанд ороод 3 медаль тэнцлээ гэхэд бүгд ингээд халаад ирдэг байхгүй баяр хүргэе гэж бие биендээ ингээд талархаж галгаж ирдэг. Манай Монголд бол миний мэдхэд бол хүмүүс тэгдэг штэ. Тэр тэнцлээ гингөт ёо гэхэд ингэж нэг юм ингэж хардаг. Тэгэхээр энэ хоёрын хооронд бас соёлын ялгаа асар хөндөр байна шүү. Дээр гадаадд өөрөөсөө ингээд хүмүүс их дэмжиж чадж штэ. Салбар нэгтнэ. Манайхан бол энэ ингэжлээ гэл ингээд ууралдаж байх жишээ нэ тий. Тэгэхээр анх тэрийг анхаарчаад за ер нь Монгол бол арай хөгжих болоог байгаа юм байна. Гэхдээ техник айгу сайтай болсон. За тэгээд Care Agency тэрнээс ажиллаад дараад нь 2-3 жилийн дараа Австралид би очиж сурахаар болоод тэнд ингээд алхаж явж байгаад Vogue-ийн модель агентлагт захирлан надтай тахарлажсэн. Азалтай тэр бол. Тэгээ өөрөө гүйж ирээд чим загвар өмсгч үү. Манад ороо шалгуулаадах та ингэж гээд. Тэгээ анх шалгалт өгөөд орсон чинь тэнцээд ингээд гарын хэсгээ зурцаад чичиржээ л шүү дээ. Хөөе нэрингээсэ гэж үгээл нэг гэрээгээ харж нэг ингээд чичрээл. Тэгэл нэг юм тэр үеийн битсэн ингээ гарын хэсэг ингээ нэг ямар тийм сугтуун шиг гэсэн. Тэгээ бодчихсон аахгүй. Тэгээ хамт манай Франц найз явжсэн. Тэгснэ чи дэлхийн медаль болчлаа штэ гэл тэр хүн надад анх баяр үргээд өмсчихсэн байхгүй. Тэр мэдрэмж гоё. Тэгээ тэнд нь болохоор ингээд сайтуудаар хүмүүс клиентууд нь өөрсдөө ингээд сонгодог. Яагаад намайг сонгож авсан бэ гэсэн намайг Покахонтс шиг тэр индиан хүн шиг. Индиан царайтай тийм өвөрмөц ийм шанаатай. Тэгээ өвөрмөц тийм учраас юм нэг индиан шиг өдрүүлж яг ийм боороор хөрслөг те. Тэгэхээр ингээд айгу юм болгон тэнцээд байдаг. Тэгэхээр Покахонтс миний никнейм буюу хочин талаар Покахонтс. За Покахонтс тэнцэн гэхээр бүгдээ Покахонтс ирнэр байхгүй. Тэгээ яг Покахонтс гэдэг хөглөн ингээд дараад ингээд үцгэр нэрээж төстэй юм шиг тий. Тэгэхээр жоохон тиймэрхүү стилээр арай өөр өсөн болохоор тэнцсэн юм болоо да. Тэгээ бас гол нь тэгээд дараад нь хамгийн сайн модель болсон. Надад баяр хүрч байгаа. Яг цагтаа ирдэг. Тэгээд гүйцэтгэл сайтай. Тэгэл ерөөсөн ингээд амар сайн техниктэй байдаг гэд. Энэ болгоныг хаанаас сурсан бэ гэвэл Монголоос багш нараас сурсан байхгүй юу. Тэгэхээр гадаадын модельуд бас ингээд зүгээр энгийн л алхаж чадвал хизээч бид нар месси алхаж чадахгүй. Бид нар бол месси алхаа гэвэл месси алхаж чадна. Загварын алхаа гэвэл загварын алхаж чадна. Тэгээд техник дээрээ гэсэн нэг тийм яг манай монголчууд гүцэхгүй. Монгол топ модельуд бол үнэхээр мундаг тайзнаар гарч ирэл зэрэг чаддаг хүмүүс байхгүй юу. 2024 оны 10 сарын 22-нд Гранд Азийн моделийн тэмцээн болсон. За 7 орны туг буюу 7 орны хүмүүс оролцоод дээрэс нь бүх Азийн Азийн мессиг зохион байгуулдаг багууд тэр чигээрээ хүрэлцэн ирж Солонгосоос, Японоос, Малайзиас бүгдээр хүрэлцэн ирж яг Вьетнам зохиогдсон. За энэ үргэлжлсэн 7 хоногийн Fashion Week энэ тэмцээнд анх бол яг өөрөө орё гэж араагүй маа. Тэгээ бас тэр чинь хүний санал болгоход орсон. Тэгээ манай Miss Mongolia-гийн найруулагч жоох маань санал болгоод завалраач ороод тооч гэхээр гээл гэдсэн л тэгэл гинт за шиг нэгэнтэй өнгөрсөн явъя гэд хагас өдрний явах тав өдөр хуцуудаа бэлдээ тэгээ хагас өдөр нэвчсэн байхгүй. Тэгээ 7 хоногийн хугацаанд Андре Кими шоунд ороод бас тэгээд Fashion Week болоод 10 гаруй орон орны дизайнерууд нэрээд тэндээ Fashion Week хугацаанд танилцуулсан. За энэ хугацаанд бол шүүгч нарт ингээ ажиллаа игээл хүмүүсийн модельуудтай фотошутинг авч जैन тий зураг авалт хэрхэн хийгдгүү, техник нь яаж харж чинь, техник үзүүлэлтийг харж जैन би явж явах байдал бүх зүйлтэй ингээ харьцуулт хийж үзсэн дээр яг сүүлийн финал дээр
Хоёрдугаар байранд орсон. Тэгээд энэ бол бас энэ олон жилийн дараа гаргаж байгаа бас маш том амжилтуудын нэг байх гэж бодож байна. Тэгээд өөрөө ч итгэсэнгүү тэгээд ямар ч байсан тэгээд юм авахгүй байсан ч их сайхан дурсгалтай байгаад одоо карьераа зэрэгээд ирж ин да гэж бодсон чинь бас хоёрдугаар яриг зулгаагаад ирээд тасж байгаа санаа зовоод өгдөг. Хүн чинь нөгөө шагнал авна гэж бодоагүй ингээд зогсож хахад гинт дутахаар нөгөө жоохон хөөх гэсэн нэг байдалтай одоо нэг хүчлээ хөөх. Тэгээд яг Азийн тэмцээн нөгөө гадаадд шүүж байгаа учраас тэр бол шударга байгаа гэж бодоод тэгээд өөрт бас тэгэхэд одоо хайрах цаг болоог байгаа юм байна. Өргөжлөх боломжтой юм байна гэдэг одоо жаа өөрт урам авч одоо цаашаа угаасаа л гоё л надад одоо Монголдо бол загварыг бол хаяаг өргөжлүүлээ явж байгаа. Гол нь тэнцэн гэдэг чинь бас нэг цаагтай байх гэж бодоод байсан. Одоо л тиймэрхүү ч юм бодож байгаа малаа тэгээ за болоогүй байна. За өргөжлөл байгаа юм байна гэдэг нэг тиймэрхүү урам аваад яваад надад л юм. Ямар ч насны хүмүүс байсан тэгэл өөртөө маш сайн итгэхээр танаас өөр үзэсгэлэнтэй гоо сайхан одоо тийм хүн энэ дэлхий дээр байхгүй гэдгийг сайн хараад өөртөө л итгэж явах юм бол бүх амжилтыг та өөрөө одоо авах боломжтой юм байна шүү гэж өгтөө залуучууд одоо бүх хүмүүстээ одоо хэлье. Тэгээд